Хэрхэн салбарын нээлт хаалт хийх вэ? Ээлж хүлээлцэх тохиргоо хийхдээ тохиргоо хэсгийн нэмэлт тохиргоо зэснээс касс хүлээлцэх хэсгийг идэвхжүүлэн хадгалах товчийг дарна. Идэвхжүүлсний дараа борлуулалтын бос руу нэвтэрч ороход борлуулалтын нээлт хийх дэлгэц гарч ирнэ. Эхлэлийн бэлэн мөнгийг кассандаа оруулж өгнө. Борлуулалт хийж дуусаад ээлж солигдох үед үндсэн зэснээс касс хүлээлцэхийг сугана. Энэ хэсэгт бэлэн мөнгөний дүнгууд харагдана. Үүнээс боломжит мөнгөн дүнг тушаах боломжтой. Эцсийн үлдэгдлийг оруулаад хаалт хийх товчийг дарна. Хаалт хийсний дараа касс хүлээлцэх тайлан гарна. Мөн та тайлан хэсгээс касс хүлээлцэхийг сонгон дэлгэрэнгүй харах боломжтой юм.